Хувь хүний орлогын албан тотарын ТТ06 тайлан гаргахад илүү хялбар боллоо. Энэ удаагийн хичээлээр би та бүхэнд ТТ06 тайлан бэлтгэх, хөнгөлөлтийн тооцоолыг хийх, бүрдүүлсэн нотлох баримтыг файлаар авсрах талаар хүргье. Хувь хүн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өмнөх жилийн буюу тайлан хугацааны дотрын тайлангаа гаргаж, хариалах дотрынхаа албанд илгээхээс гадна төлбөл зөх албан дотрыг мөн хугацаанд төлж барагдуулсан байх тухай хуулинд заасан байдаг. Хэрэв та хөнгөлөлтөнд хамрагдах бол нотлох баримтыг бүрдүүлэх материал зэсэнд бүрэн хавсрахаас гадна өөрийн бүртгэлтэй дансны дугаар, холбогдох гар утасны дугаар, цахим шуудангийн дугаарыг үн зөв оруулсан байхыг анхаараарай. Татвар төлөгч та цахим татрын системд өөрийн нэвтрэх нэр, нууц угийг ашиглан нэвтрэн орсны дараа тайлан зэснээс тайлан тушаах гэснийг сонгож, хувийн орлогын албан татрын тайландаа нэвтэрч орно. Нэвтэрч орсны дараа та хадгалах үйлдэлийг хийх бөгөөд ингэснээр бусад хавсралт мэдээг бүглэх боломжтой болж тайлангийн маягт идэвхждэг. Шинжлэгдсэн тайлангийн маягт 5 хавсралт мэдээ татрын тооцоолын хүснэгтээс бүрдэг бөгөөд хэрэв та хөнгөлөлтөнд хамрагдан буцаан олголт авах бол бүрдүүлэх материал хэсгийг бүглэнэ. ТТ06 тайлангийн маягт нь 1-р хавсралт татвар ногдох орлогын мэдээ, 2-р хавсралт чөлөөлөгдөх орлогын мэдээ, 3-р хавсралт гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зөх албан дотроос хасаж тооцох мэдээ, 4-р хавсралт зардлын мэдээ, 5-р хавсралт албан татрын хөнгөлтийн тооцоолын мэдээ гэсэн хавсралтаас тус бүрднэ. Татрын тооцоол гэсэн хүснэгт нь тайлан хугацаанд таны нийт олсон орлогын дүн, хасагдах зардал, татвар ногдуулах орлогын тооцоол, хуулийн заасан хувь хэмжээгээр төлбөл зөх нийт дүн тооцоолж харуулах бөгөөд үүнээс хуулийн дагуу бусдад суудгуулан төлсөн албан татвар, өөрөө төлбөл зөх албан татрыг тус харуулсан мэдээллийн шинжтэй хүснэгт юм. Татрын тайлан бэлтгэхдээ татвар ногдох орлого гэсэн 1-р хавсралтын мэдээг эхэлж бүглэнэ. 1-р хавсралтад мэдээ татах боломжтой байх бөгөөд орлогын дүнг зөвхөн 4-р улирлын тайлан болох жилийн эцсийн тайлангаас татна. Хэрэв танай компани жилийн эцсийн тайлангаа илгээж амжаагүй бол орлогын мэдээ татагдахгүй бөгөөд байгууллагын нэгтлангаасаа цалингийн хүснэгтээ авч орлогын мэдээг бүглэх боломжтой. Орлогын мэдээг бүглэхдээ мөр нэмэх гэдэг товчийг идэвхжүүлж мөр нэмсний дараа орлогын төрөл гэсэн багнаас орлогын төрлөө сонгох бөгөөд байгууллагын регистрийн дугаар нэрийг бичиж оруулан олгосон орлогын нийт дүнгээр 1-р багны харгалзах мөрөнд тусгана. Жишээлбэл дараах хүснэгтээс орлогыг хэрхэн тусгах талаар жишээ авч үзье. Цалингийн тооцооны картаас олгол зөх бүгд дүн гэсэн 19,974 төгрөгийг орлогын мэдээ хэсэгт тусгана. Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилдах хөдөлмөр эрхлэлтийн орлого, ажил олгогчоос ажилтнанд олгосон шууд бус орлого гэсэн орлогын төрлийг орлогын төрөл гэсэн багнаас сонгох бөгөөд байгууллагын регистрийн дугаарыг В багнанд, байгууллагын нэрийг Г багнанд бичиж оруулан тухайн дүнг орлогын дүн гэсэн 1-р хавсралтын 1-р багны харгалзах мөрөнд бичиж оруулна. Хэрэв та үйл ажиллагааны орлоготой бол хуваарай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчлэгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого, эсвэл бие даан эрхэлж мэргэжлийн ажил үйлчилгээний орлого гэдгээс сонголтоо хийж тухайн жилийн олсон орлогын нийт дүнгээр 1-р багнанд тусгаж өгнө. Банкнаас хүүгийн орлого олгосон бол орлогын төрөл гэсэн багнаас хүүгийн орлого гэснийг сонгож хүүгийн орлого олгосон банкны регистрийн дугаарыг В багнанд, банкны нэрийг Г багнанд бичиж оруулан нийт олгосон хүүгийн орлогын дүнгээр 1-р багны харгалзах мөрөнд бичиж оруулна. Орлогын мэдээг бүрэн зөв оруулсны дараа хавсралт мэдээг хадгалснаар үндсэн тайланд мэдээлэл татагдана. Тайланд хугацаанд чөлөөлөгдөх орлого олсон бол 2-р хавсралт мэдээг бүглэнэ. Жишээлбэл нэмэгдсэн өртгийн албан татрын 2% урамшууллын буцаа олголт нь татвар ногдохгүй чөлөөлөгдөх орлого тул 2-р хавсралтын 3-р мөр болох нэмэгдсэн өртгийн албан татрын урамшууллын орлого гэсэн багнанд нийт дүнгээр нь бичиж өгнө. Мөн тайланд хугацаанд гадаад улсад зорчихдоо орлого олж тухайн улсынхаа хууль тогтоомжийн дагуу албан татвар суудгуулан төлсөн бол 3-р хавсралт мэдээг бүглэнэ.
3 дугаар авсралт мэдээнд Монгол улсын хуулийн дагуу төлбөл зохих албан төтрийн тооцооллыг хийх бөгөөд үүнээс гадаад улсад ногдуулан төсөн албан төтрийн дүнгээр хасалт хийн. Тухайн хавсралт мэдээг бөгөөсний дараа та хадгалах үйлдэлийг хийж мэдээллийг үндсэн тайланд татнаа. Орлого олготой холбогдсон гарсан зардлыг зардлын мэдээ буюу 4-р хавсралт мэдээнд тусгана. Зардлын хавсралт мэдээ нь хасагдах болон хасагдахгүй зардлын ангиллаар тусгах боломжтой байна. Бидний авсан жишээний дагуу суудгуулан төлсөн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг 1-р багны 1-р мөрөнд бичиж оруулна. Хүснэгтээс суудгал гэсэн хэсгийн нийгмийн даатгалын шимтгэлийн нийт түн болох 2,196,609 төгрөгийг зардлын хавсралт мэдээний 1-р мөрөнд бичиж оруулна. Үйл ажиллагааны зардлыг хасагдах болон хасагдахгүй гэж ангилан хуулийн заасан нөхцөл шаардлагыг хангасан зардлыг ангилан 1-р багнанд оруулна. Харин төлбөрийн баримтгүй эсвэл хууль тогтоомжид заасан хязгаарлалтаас хэтэрсэн зардал хасагдахгүй гэж тусгаалan заасан зардлыг 2-р багны үйл ажиллагааны орлого олготой холбогдсон гарсан хасагдахгүй зардал гэсэн хэсэгт ангиллаар бичиж оруулна. Мөн цалингаас тооцдог 23-ыг заасан 240 хүртэлх мянган төгрөгийн хөнгөлөлтийг албан төтрийн хөнгөлтийн тооцооллын мэдээ гэсэн 5-р хавсралтын 1-р мөрөнд бичиж оруулна. Энэ дүн нь цалингийн хавсралт хүснэгтэнд тусгагдсан байдаг. Хавсралт мэдээнүүдийг бүрэн бөгөөсний дараа үндсэн тайлангийн хадгалах товчийг дарж тайлангаа төгрөг мөнгөөр тайлгнахыг зөвшөөрч хивсэн болно гэсний чекийн илгээх товчийг дарснаар таны тайлан харьяалах татрын албанд илгээгдэж хуваарлагдана. Хэрэв та хөнгөлөлт эдэлж буцаан олголт авах бол 5-р хавсралт мэдээ албан төтрийн хөнгөлтийн тооцооллын мэдээг бөглөх бөгөөд тухайн хавсралтыг бөгснөөр үндсэн тайлангийн 30-р мөрөнд албан төтрийн хөнгөлөлт эдлүүж буцаан олгох албан төтрийн дүн тооцоологдно. Тухайн дүн тооцоологдсны дараа та хадгалах үйлдэлийг хийх бөгөөд ингэснээр бүрдүүлэх материал хэсэг дотор хөнгөлөлтийн төрөл нэмэх товч идэвхжиж орж ирнэ. Хөнгөлөлтийн төрлийг орон сууц анхудаа орон сууцны хөнгөлөлтөнд үргэлжлүүлэн хамрагдах гадаад дотоод сургалтын төлбөр болон хуулийн бусад заалтын дагуу хөнгөлөлтөнд хамрагдах сонголтуудаас өөрт хамаарагдахыг сонгоно. Үүний дараа бусад мэдээллийг оруулах боломжтой талбар идэвхжих бөгөөд талбар тус бүрд мэдээлэл татах нотлох баримтуудыг бүрэн хавсаргах үйлдэлийг хийн. Хүсэл цонхон дансны дугаар буцаа олгох дүн цахим хаяг утасны дугаарыг оруулна. Хэрэв дансны дугаар харагдахгүй бол буцаан олголт авах дансны дугаар харагдахгүй. Эсвэл солих хэрэгтэй бол энд дарна уу гэсэн хэсэг дарж мэдээллийг өөрчлөх боломжтой. Буцаан олгох дүн нь тайлангийн 30-р мөрийн дүн байна. Харин мэйл хаяг болон утасны дугаар гэсэн нүдэнд оруулсан мэдээллийн дагуу татрын албанаас мэдээлэл хүргүүлэх, холбоо барихад ашиглах тул зөвхөн өөрийн ашигладаг холбогдох боломжтой хаяг дугаарыг оруулаарай. Хадгалах товчийг дарж мэдээллийг баталгаажуулан хадгалсны дараа үндсэн тайлангийн хадгалах товчийг даран үндсэн бүх мэдээллийг хадгална. Тайланд хугацаанд үүссэн төлбөл зохих албан дотор болох 25-р мөрийн дүн мөн өмнөх жилийн татрын өртөө бол буцаан олголт олгогдохгүй гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай. Төлбөл зохих албан дотор болох тайлангийн 25-р мөрөнд дүн тооцоологдсон бол дараах зөвшөөрлийн цонх гарч ирнэ. Тухайн зөвшөөрлийн цонхонд 2-р сарын 15-ны өдрийн дотор төлбөл зохих нийт татрын үр ногдлыг төснөөр буцаан олголтод хамрагдах тухай сануулж танд мэдээлэл хүргэж байгаа бөгөөд хэрэв татвараа хугацаанд төлөөгүй бол буцаан олголт авахгүй гэдгийг зөвшөөрч байна гэсэн бүртгэл хийгдэнэ. Тийм гэдэг товчийг дарснаар тайлан илгээгдэх боломжтой болох бөгөөд үгүй гэсний товчийг дарснаар танд дараах анхааруулга харагдана. 2-р сарын 15-ны дотор татрын үр ногдлыг бүрэн төлж барагдуулахгүй гэсэн товчийг дарсан учраас 5-р хавцралт болох хөнгөлтийн хавцралтанд тусгасан буцаан олголтын дүн засварсны дараа үндсэн тайлан илгээгдэх боломжтой болно. Татвар төлөгч та хууль заасан хугацаанд татрын тайлангаа илгээж татвараа төлж хэвшээрэй.